За нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэр дараах төлөөлөгчдийг шинээр одоо тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд сонгосон болно. Үүнд нэгдүгээрт нь С амар сайхан, хоёрдугаарт нь С мөнх чулуун, гуравдугаарт нь П баярхүү. За дөрөвдүгээрт нь энэ Бат Сүмбэрл, тавдугаарт Байгальмаа Ц. За 6-дугаарт нь Б Батнасан, 7-дугаарт нь Д Мөнх Жаргал, 8-дугаарт нь Б Цолмон, за 9-дугаарт С Эрдэнэ Туул гэсэн ийм одоо тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнтэйгээр шинэ бүрэлдэхүүнтэйгээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид цаашд бас үйл ажиллагааг үргэлжлүүл ажиллах нэ. За Ардсан намын одоо бас бүлэгт ноогдох 2 тэргүүлэгчдийн оронтой бас хэвээрээ байгаа гэдгийг энэ далбын ёсоор дурдхан зүйтэй байх. За нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал бол үндсэндээ бас олон цөөхийнхөө оролцоог хангах замаар нийслэлийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй гэдгийг та бид нэр маш сайн мэдж байгаа. Бүгд хаана хэлсэн, ярьсан зүйл хийж байгаа, хийж байгаа үйлдэлүүд мөн одоо өнөөгийн байгаа нөхцөл бодолтой бол бас дүгнэлт хийх цаг нь болцоо. Ер нь бол олонх нь хариуцлагатай цөөнхөнч бас одоо ажил хэрэгч аль нь зарчимтай байх ёстой гэдгээ бол бид бас мартах ёсгүй. Хууль дүрм ярьж хэлбэрдэг биш, бодиттой нөхцөл байдалд тодорхой дүгнэлт хийж нийтийнхээ эрх ашигыг одоо хангаж ажиллах тал дээр тэргүүлэгчид илүү идэвхтэй оролцоотой байх тал дээр анхаарах ёстой. За хурлын даргын хувьд ч гэсэн ийм шаардлагыг тавина. Хэрвээ олон удаа тэргүүлэгчид бас хурал одоо хуралдаандаа ирэхгүй, оролцохгүй, шалтгаангүй юм асуудал байх юм бол бид дахиад одоо тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд хүртэл одоо шаардлагатай үед нь өөрчлөлтийг хийж явах юм зайлшгүй одоо шаардлагач байгаа ийм зарчмыг баримталж ажиллах ёстой гэж бодож байгаа. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас үзүүлж байгаа төрийн үйлчлэгийн шинэ менежмент нэвтрүүлэх, мэдээллийн технологийн ухаалаг шийдлүүдийг ашиглах, төрийн албан хаагчийн мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, хариуцлагыг дэвшлүүлэх замаар төрийн үйлчлэгийг иргэдэд шуурхай тэгш нээлттэй өргөхөөр төлөвлөсөн болно. Аж аргалтай хотын энэ тгсэн үзүүлэлтэд дүн шинжилгээ хийж сайжруулах арга хэмжээ зохион байгуулж хэрэгжүүлнэ. Нийслэлийн эрх үйлчлэгээний нэгдсэн төөс үзүүлэх үйлчлэгээний нэр төлөвийг нэмэгдүүлж, төрийн зарим үйлчлэгийг хороодод өв шатаагаар шилжүүлэхээр төлөвлөж байгаа болно. Шударга хариуцлагатай ил тод төрийн албыг бэхжүүлэх замаар төрийн албан хаагчийн мэдлэг боловсрол суурилсан мэргэц зарчмыг хэрэгжүүлэн ажиллана. Хот цусны эрх зүйн байдлын тухай хууль дагуул хотын эрх зүйн байдлыг тусгасан зохицуултыг нэмж оруулах хуулийн төслийг холбогдох газарт нь санал болгох болно. Гэмт хэрэгээс зөрчлөөс урьдчилан сэргийлэх илрүүлэх ажлыг эрчимжүүлж, алсласан дүүрэг хороод туулах чадвар сайтай хөдөлгөөн тэргүүлэн автомашины парк шинжилтийг хийхээр төлөвлөж байна. Сүхбаатар дүүргийн 19 дугаар хороо, Хуурай мухрын аманд шинээр аврах гал унтаах ангийн барилга, Сонгон найхан дөрөвдөх цагдаагийн 3 дугаар хэлцээ өргөтлийн барилгыг энэ онд ашиглалтанд оруулна. Авилгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэд олон нийтийн хяналт иргэний нийгмийн байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлэн ажиллана. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдөө хурлын эрхэм төлөөлөгчдөө нийслэлийн эдийн засгийн нэмийг 2018 онд хөгжих үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. 7-д заасны дагуу хэлцэж байгаа асуудлаар эхлээд нам эмслийн бүлэг, дараа нь хурлын одын намын бүлгийн санал дүгнэлтийг бүлгийн дарга Мөнх чулуун танилцуул. За хүндэт нийслэлчүүд, эрхэм хурлын дарга, засаг дарга, эрхэм төлөөлөгчдөө 16 цаг болж байхад хамгийн гол юм одоо л ярих чинь. Дарга зэргийн асуудал ярьсаар гад хамгийн гол асуудал болохоор нийлүүлж яагаад нэг яаруу сандрам хийх чинь. Тэгээд 3 дахь асуудал нь болохоор агаар орчны бохирдол, утааны асуудал. Одоо яах юм бэ? Тэр үед нь хүмүүсээс өргөн барьсан нийслэлийн эдийн засгийн нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар хилцгийг нэмийн хөгжлийн хорооны төлөөлөгчдийн олон их тэмцсэн болно. Хурлын дотоод журмаа бас баталцсан учраас дотоод журам дээр ерөөсөө нийслэлийн засаг дарга, нийслэлийн эдийн засгийн нийгмийг 2017 онд хөгжүүлсэн юм дэгтэй учраас хураалгаад цаашаа хурлаа үргэлжлүүлээд явах нь зүйтэй байхаа. Тус тусад нь хилцээ гэдэг энэ одоо том ёоллоор санал хураалт явуулъя. За гормын санал дэмжигдсэнгүй. Тэгэхээр цаашаа хурлаа хилцэх асуудлаа үргэлжлүүлээд явъя. За хилцэх асуудалтай холбоотой нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч өөрөө байх учиртай юм хурлаанд. Хоёрдугаар төр гарсан одоо ороод ирнэ. Улаанбаатар хотын зөөр ойлгохгүй бол бас буруу ойлгох юм байна гэдгийг би хэлмээр. За намын бүлгийн
төрийн байгуулалтын хороо, за гэр хорооллын хөгжлийн хороо, өргөдлийн хороо. Бид хилцэл хийж авч авдаг гэтэл тодорхой хямдхан үнэтэй газар байхгүй бол энэ төс цаашаа явах хэцүү юм байна гэх хэмжлэнгийн ийм асуудал гарч байгаа. Гэхдээ бас нэлээд хідэн одоо бидний үйл хаана үйлчих юм бэ гэдэг үүдэн дээр жагсаад байж ах шээ. Иймэрхүү айл хамгийн өндөрлөлттэй эсүүд нь шүү. Ингээд одоо өнөөдөр хүртэл компаниг шийдгээд бас иймэрхүү юм өгсөн. Энийг бас нийслэл гэдэг бол өнөөдөр 9 дүүргээс бүрддэг. 9 дүүргийн ажил сайн байвал хотын даргын ажил сайн байдаг. Хотын даргын ажил сайн байна гэдэг бол өөрөө 9 дүүргийн ажил сайн байна л гэсэн. Өнөөдөр Арслан нам 9 дүүргээс төвийн 3 том дүүрэгд ирэх хөрж байгаа. Нөгөө талаас хотын даргын ажил бол энд сууж байгаа энэ удирдлага нийслэлийн баг хамт олон энэний цаана ажиллаж байгаа олон мянган төрийн албаагчтай ажил. Хамтын ажиллагаа байдаг. Энэ олон хамтын ажиллагаа, энэ олон хүмүүсийн ажлыг нэг дүгнэлтээр үгүйсгэж байна л да. Харлуулж байна л да. Би бол одоо Баатархуу бүлгийн даргаыг энэ олон төрийн албаагчдаас уучлахгүй гэж хүсэж байна. Гэхдээ үеийн төрийн ажил залгам чанартай байдаг шүү дээ. Хийдгээрээ хийгээл явж байгаа шүү дээ. Өнгөрсөн 4 жил бид хүн бас цөөнх байж үдсэн. Манай намын бүлэг дүгнэлтээ уншдаг байсан. Гэхдээ манай намын бүлгийн дүгнэлт ийм байдаг ус. Ажлыг сайжруулахын төлөө шинэ санал санаачлагыг хэлсэн, уралдуулсан ийм дүгнэлт уншдаг ус. Тэг цөөнх гэхээр асуудлыг харлуулдаг, шүүмжилдэг, гацаадаг, тэгэлдэг гэж ойлгож байгаа энэ ойлголт хандлага өөрчлөж. Сая Батбул дарга загнаад яриад байх шиг байна. Тэгвэл энэ эхлүүлсэн гэр оролтын дахин төлөлтийн өрөөнд өнөөдөр хичнээн мянган айл өрх орон сууцнд орцсон. Би асуумаар байна. Энэ гэр оролтын дахин төлөлтийн усуд байгаа бох. Хэдэн айл өрх өнөөдөр орчоод орцсон байгаа энэ урагштай явжсэн ажлын дараагийн засаг дарга гарч ирээд хэдийн зогсоочод байгаа юм. Манай Багнуур дүүрэг, Налаах дүүрэг, Багангаа дүүрэгтэр л өнөөдөр өчнөөл гэр оролтын дахин төлөлтөөрөө компаниуд шалгарч ирсэн нэг ч шав тавигдаагүй, нэг ч айл ороогүй. Алсан 3 дүүрэгтэр. Өнөөдөр Улаанбаатар хотод хичнээн газар дээр хэдэн мянган айл орчоод өнөөдөр энэ сайхан үр дүнтэй ажлыг зогсооцоод байгаа гэдэг дээр би асуулт асуумаар холбогдох усудаас нь